Одоо ямар нэгэн онцгой байдал тохиолдсон үед энэ эмнэлэг бие дагаад 7 хоног усгүй цахилгаангүйгээр үйл ажиллагаа явуулах ийм боломжийг бас бүрдүүлж өгсөн байж байгаа. Яг энэ төслийн эхлэл тавигдсанаас хойш өнөөдөр бид нар 10 дахь жилийнхээ босгон дээр энэ том эмнэлгийг хүлээж авч нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын одоо түүхэн нэгэн том хуудсыг шинээр бичлсэн зогсож байна бид нар. This is a project that costed 60.5 million, of which ADB provided 55 million in loan and grant financing, and the rest of it, about 5.5 million, was from the government sources. Одоо нийслэлийн эмнэлгүүдийн түүчэн байх болно гэдгээ амлах байна. Эмнэлгийн тусламж үйлчлэгийг чанартай хүртээмжээ үзүүлэхэд бүхий л талаараа чармаа ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.